та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд ардчлалын үндэс гэдэг энэ сургуучиг номны эрх мэдэл гэсэн хэсгийг бол боловсруулахад оролцсон. Тэгээд энэ дээр бол бас одоо өөрийнхөө бас оролцсныхоо хувьд яг эрх мэдэл бүлэгтэй холбоотой бас ямар асуудлууд байж болох вэ гэдэг дээр та бүхэндээ бас товчхон санал бодлоо хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол эрх мэдлийн тухай асуудлууд дээр бол энэ бол нэг талаас энэ хичээлийн маань энэ одоо номны бас нэг хамгийн том ач холбогдлын юунд орж байгаа гэхээр энэ бол иргэний боловсрол, иргэний улс төрийн боловсролд бол маш чухал үүрэг гүйцэтгэх ийм одоо ном болсон гэж бол харж болно. Тэгээд эрх мэдлийн тухай асуудлууд дээр бол бид нар их янз бүрийн байдлаар өөрсдөө их өөр байдлаар бол ойлголтуудын зөрөө бол харьцангуй нэлээд их байдаг. Тэгээд энийг ерөнхийд нь том утгаар нь харах юм бол ерөөсөө ардчлалын үндсэн гол утга учир мөн чанарын нэг том үзүүлэлт нь бол ард түмэн засгийн эрхийг барих гэдэг тэнд байдаг. Тэгэхээр тэр ард түмэн засгийн эрх барихын гол эрх мэдлийн их сурвалж нь хэнд байдаг вэ гэхээр ард түмэнд байдаг гэх. Тэгээд тэндээс бид нар бас энэ эрх мэдлийн тухай ойлголтыг бол нэг талаас харах хэрэгтэй юм шүү. За тэгэхээр энэ асуудал маань өөрөө ерөнхий боловсролын сургуулийн одоо бас жишээн дээр хүүхдүүд дээр яаж бууж ирэх вэ гэдэг зүйлээс талаасаа бол бид нар бас нэлээдгүй зүйлүүдийг бас энэ хичээлийг одоо явж байхад заахад бас бодох ёстой зүйлүүд бол нэлээдгүй гарч ирэх юм байна гэж ингэж бол харж байгаа. Тэгээд жишээлбэл бид нар өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн ангийн дарга, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дарга гэл тодорхой төвчний хүмүүст тодорхой эрх мэдлүүд бий. Тэр эрх мэдлүүдийг хэрхэн яаж ашиглах вэ гэл ингээд хүрээнийх нь хувьд нь бид нар бас яг өөрсдийнхөө амьдрал дээр илүү их сайн холбох ёстой юм шиг байна. За дараа нь мэдээж бид нар энэ юуг бол нийгмийн ухааны хичээлтэйгээ бас харьцангуй бас холбож авч үзэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Нийгмийн ухааны хичээлүүд бол 6 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл нийгмийн ухааны хичээл үзэж байгаа. Энд бол бид нар хүрээлгээрээ бол жишээлбэл цөм хөтөлбөрөө бол та бүхэн мэдж байгаа. Цөм хөтөлбөрийн хувьд бол ерөнхий хүрээгээр авч үзэх юм бол анги сургуулийн төвшний, орон нутгийн төвшний, үндэсний төвшний гэд хүрээ бол анги хатсмаа өөрчлөгдөж байгаа. Тэнд мэдээж бид нар тэнд хэрхэн хэн шийдвэр гаргадаггүй, шийдвэр гаргахад хэрхэн яаж оролцдоггүй гэдэг ингээд нийтийн удирдлагын, хамтын удирдлагын, орон нутгийн удирдлагын ерөнхий процессуудыг бас оруулсан байгаа. Яг энэнтэйгээ холбож авч үзэх юм бол илүү их практик ач холбогдолтой зүйлүүд гарч ирж байгаа. За яг улс орны хүрээний асуудлууд нь бол илүү 9 дугаар анги, 10 дугаар анги, 11 дугаар ангийнхаа жишээнүүд дээр бол тодорхой сэдвүүдтэйгээ илүү сайн холбогдно гэж ингэж авч үзэж болох ийм зүйлүүд байгаа. За эрх мэдлийн тухай асуудлуудыг бол ерөнхийд нь бол яг хуульчлагдсан эрх мэдэл, хуульчлагдаагүй эрх мэдэл гэдэг байдлаараа бас хувааж авч үзсэн ийм зүйлүүд байгаа. Энийг бас бид нэр нэлээд бас зөв ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Хуульчлагдсан эрх мэдлийн тухай асуудлууд бол илүү их мэдээж одоо хуулиар тодорхой албан тушаалаар олгогдсон эрх мэдлийн тухай асуудлуудаа хамруулж үзэж байгаа. За мэдээж хуульчлагдаагүй эрх мэдэлд бол тодорхой их сурвалжуудтайгаа илүү их холбоотой, ёс заншилтайгаа ч юм уу те, уламжлалтай юм уу те, энэ бүх зүйлүүдтэй бас холбоотой асуудлууд гарч ирдэг. Дараагийн асуудал нь энэ бүлэг сэдвүүдээр бид нэр их нэлээд их сайн суралцах ёстой нэг зүйл нь бол юу байгаа вэ гэхээр энэ эрх мэдэл бүхий албан тушаалтан тавих тэр шалгуур шаардлага юу юм бэ? Түүнийг тэр оюуны аргачлалын арга зүйгээр одоо тодорхойлсон ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ бол энэ номны бол яг гол амин сүнс нь өөрөө тэр оюуны аргачлалаар аливаа асуудлуудыг тодорхойлдогт оршиж байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн энэ одоо сургуучийг энэ номыг ашиглахдаа тэр оюуны аргачлалаар эрх мэдэл бүхий албан тушаалтанд тавих шаардлага, шалгуур тэр зүйлүүдийг хэрхэн яаж одоо авч үзсэн бэ гэдгийг бол бусад хичээлүүд дээр жишээ болгож авч үзэх бол энэ бол их ач холбогдолтой байхаа гэж бодож байгаа. Дээр нь мэдээж тэр энэ нөгөө агуулгын хувьд яг энэ эрх мэдэл бүхий албан тушаалтанд тавигддаг шаардлагуудыг одоо тодорхой төвшний иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч одоо улсын хурлын гишүүд гэж авч үзэхээс гадна яг энэ нөгөө ангийн дарга, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дарга гэдэг яг сургуулийнхаа тийм ээ эсвэл сумын хүүхдийн одоо нэгдсэн зөвлөлийн асуудлууд гэдэг яг энэ жишээ амьдрал дээрээ илүү их тэрийг
хэрэглүүл илүү практик ашиг бүгдл гарч байгаа. Тэгэхээр эндээс эцэст нь юу гэж хэлэх гээд байгаа гэхээр энэ хичээлийн агуулгыг зөвхөн энэ эрх мэдэл гэдгийг зөвхөн энэ ардчлалын үндэс гэдэг сургалтанд хэрэглэх биш, үүнийг одоо бусад одоо хичээлүүдтэй, амьдралтай, үйл ажиллагаатай гэдэг олон зүйлтэй хэрхэн яаж холбож амьдруулах вэ гэдэг зүйлийг л бид нэр одоо энэ одоо багш нарын хувьд маань бодох хэрэгтэй хамгийн чухал зүйл юм байна л гэдэг ийм үгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Юу болж байгаа вэ? Яг ч үлээ. Хичээл орох хоног дуурайд дуудаж штий. Багшаа бид нар холоос авт юм аа. Гинэт сууж авсан автобус маань өдрөө хоцорчихлоо. Өнөөдрийн хичээл дээр хяналтын ажиллагаа хийсэн болохоор та биднийг оруулж гаж өгшөөдгөө. Сургуулийн дүрэн бол дүрмжтэй хүүхдүүдээ. Та бүхнийг одоо оруулаа гэхэд та бүхэн дахиад хоцорно. Багшаа гадаа хөтө байгаа ч оруулж иж болохгүй юм. За наана түр ээж та нарыг шийдэх сургуулийн коридор цэвэрлүүл ойлгосноо. Хоцорсон сурагчдыг хичээлд нь оруулахгүй байх эрх мэдэл жижигүр багшид байгаа тухай энд өгүүлж байна. Энэхүү бичлэг нь хуйчлагдсан эрх мэдэл болон хуйчлагдаагүй эрх мэдлийн асуудлыг хөндөж байна. Сурагчид хэдийгээр хичээлдээ сумаар байвч жижигүр багш тэднийг хичээлд нь оруулахгүй байж чадчихжээ. Жижигүр багшийн энэ эрх нь хуйчлагдсан эрх мэдэл үү эсвэл хуйчлагдаагүй юу? Эрх мэдлийн талаар олон янзын тодорхойлолт байдаг. Эрх мэдэл гэдгийг энгийнээр хэлэх юм бол хин нэгэн ямар нэгэн зүйлийг хянах чадвартай байхыг хэлдэг. Энэ чадвар нь хууль ёсоор олгогдсон ч байж болно, эсвэл хууль ёсоор зөвшөөрөгдөөгүй ч байж болтгоо. Жижигүр багшийн эрх мэдлийг сургуулийн дүрмээр тогтоосон болох нь багшийн ярианаас харагдаж байна. Сургуулийн дүрмээр тогтоосон учраас хуульчлагдсан эрх мэдэл гэж хийж болно. Гэхдээ энэхүү сургуулийн дүрм нь боловсролын тухай хууль зэрэг холбогдох хуулиар багшид олгосон хууль ёсны эрх үүргээр тогтоогдсон эсхийг нэгтлэн үзэх шаардлагатай юм а. Юу хийх ёстойг заах хэрэгтэй хүн хин юм бэ? Бусдад юу хийх ёстойг заах эрх чамд бий юу гэсэн асуултыг үнэндээ өдөр тутам бидний өмнө сөхөгдөж байдаг. Хин нэгний юу хийх ёстойг эсвэл хин нэгэн чиний юу хийх ёстойг заагүй өдөр тун ховорхон тохиолддог. Эрх мэдэл бүлгийг судалснаар эрх мэдэл түүний их сурвалжийн талаар мэдсэний үндсэн дээр төр засагт олгосон эрх мэдлийг хэрхэн ашиглаж байгаад хяналт тавих ёстойг тайлбарлах чадвартай болно. Хоёрдугаарт нь үндсэн хуульд ардчилсан нийгэмдэх эрх мэдлийн эерэг болон сөрөг үр дагавар, эрх мэдлийн хязгаарлалт, эрх мэдлээ зөв ашиглах, эрх мэдлийг тогтоож буй хууль дүрмийг үнэлэн дүгнэх чадварт суралцах юм а. Эрх мэдэл бүлгийг дараах 5 бүлгийн хүрээнд судалнаа. Нэгдүгüүрт нь эрх мэдэл гэж юу вэ? Тус бүлгийн хүрээнд эрх мэдэл түүний их сурвалж, эрх мэдэл бүхий хүмүүс ба эрх мэдлийг тогтоож буй хууль дүрм хоорондын холбоог ойлгоход суралцна. За хоёрдугаар бүлэг сэдв нь эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдох хүмүүсийг хэрхэн үнэлж дүгнэх вэ гэдэг сэдв байгаа. Энэ бүлгийг судалснаар эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдох хүнийг үнэлж цэгнэх ур чадварт суралцнаа. Эрх мэдэл бүлгийн 3 дугаар дэд сэдв бол хууль дүрмийг хэрхэн үнэлж цэгнэх вэ гэдэг бүлэг байгаа. Хууль дүрм журмыг хэрхэн үнэлэх, түүнийг хэрхэн сайжруулах, сайн хууль дүрм журмыг хэрхэн боловсруулах аргачлалд суралцна. За дөрөвдүгээр бүлэг нь эрх мэдлийн үр дагавар. За тус бүлгийг судалснаар эрх мэдэлтэн байгууллагын эрх мэдэл хязгаарлалт нь сайдар тодорхойлогдсон эсхийг үнэлэн өөрчлөлт шаардлагатай эсхийн талаар санал дэвшүүлэх чадварт суралцнаа. Эрх мэдэл бүлгийн 5 дугаар бүлэг нь эрх мэдлийн зорилго, хязгаарлалт нь юу байх ёстой вэ гэсэн сэдэв байгаа. Тус бүлгийг судалснаар эрх мэдэлтний эрх үүрэг, эрх ямб, хязгаарлалт нь сайдар тодорхойлогдсон эсэх үүнд өөрчлөлт оруулах шаардлагатай эсхийг тодруулахад суралцах юм а. Эрх мэдэл бүлгийн хүрээнд шүүмжлэл сэтгэлгээ хөгжүүлэх, дасгал хилэлцүүлэг, оюуны аргачлалуудыг ашиглан дэд бүлгүүдийн зорилтод хүрэхээр ажиллана. Тухайлбал ойлголтын загварчлал аргын дагуу явагдах сургалтын жишээг энэ удаа авч үзье. За бид нэр өнөөдрийн хичээлээр эрх мэдэл гэж юу вэ? Эрх мэдлийг төр засагт олгосноор тэр эрх мэдэлд бид нар хяналт тавих ямар боломж нөхцөл байна вэ гэдэг талаар судлах гэж байна. За тэгээд та бүхэн одоо эрх мэдэл гэж юу вэ гэдгийг цөмөрөө харцгаая. За эрх мэдэл гэдэг нь хэн нэгэн хүн ямар нэгэн зүйлийг
хянах чадвартай байхыг л хэлж байгаа юм. Бид нар тэгэхээр алхам тутамдаа ямар нэгэн эрх мэдэлтэй хүмүүстэй учирдаг. Тэгвэл тэр эрх мэдэл маань ямар нэгэн зүйлийг хийгэл хянаж байгаа тэр чадвар байх нь. Тэгэхээр эрх мэдлийг бид нар дотор нь хуульчлагдсан эрх мэдэл, хуульчлагдаагүй эрх мэдэл гэж ангилах нэ. Тэгэхээр хуульчлагдсан эрх мэдэл гэдэг маань эрх мэдлийг ашиглах хууль ёсны эрхтэй байхыг хэлдэг. Харин хуульчлагдаагүй эрх мэдэл гэдэг маань эрх мэдлийг ашиглах хууль ёсны эрхгүйч гэсэн ашиглаж байгааг хуульчлагдаагүй эрх мэдэл гэж байгаа. За тэгэхээр та бүхэнд тарааж өгч байгаа жишээ тохиолдлыг уншаад та нар маань аль нь хуульчлагдсан, аль нь хуульчлагдаагүй эрх мэдэл вэ гэдгийг ялгана. Өгсөн байгаа тохиолдол жишээг уншаад хуульчлагдсан эрх мэдэлд орох уу, хуульчлагдаагүй эрх мэдэлд орох уу гэдгийг самбар тавьсан байгаа 2 картын дор авчирчнаа. Багаараа ярилцаад за одоо багууд ажиллаа дуусгасан учраас багийн нэг гишүүн, илтгэгч нэг гишүүн гараад яагаад хуульчлагдсан эрх мэдэл гэж үзэж байгаа юм, яагаад хуульчлагдаагүй эрх мэдэл гэж үзэж байгаа юм бэ гэдгээ тайлбарлана. Нууц тоглоомын газрын эзэн дондог өөрийн мөнгөсөө өөрийн бүхий шаардах төлхөөс хувийн арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Бид нар энийг яагаад хуульчлагдаагүй эрх мэдлээ гэж үзсэн бэ гэхлээр одоо нууц тоглоомын газрын эзэн дондог гэж өгүүлбэр тэгж хэлсэн баг. Бөгөөд одоо нууц тоглоомын газар гэхэр мэдээж хуулаараа цаанаас зөвшөөрөг учраас энийг хуульчлагдаагүй эрх мэдэл авч үзсэн. Энэ жишээ. Хоёр дахь нь гэмт бүлэглэлийн хоёр гишүүн үлсансан басан уудан шаардлагаас болж тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй болгожээ. Бид нар энэ чиг яагаад хуульчлагдаагүй эрх мэдэл авсан бэ гэвэл энэ жишээ нь одоо гэмт бүлэглэлийн хоёр гишүүн зүгээр баасанд үс сандсандаа буудаад тэгээд түүнийг шахтуулсан бол тэр баасан хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тийм гэмт бүлэглэлийн мэдээж гэмт бүлэглэл гэж байгаа учраас хуулиасаа танаас гэмт бүлэглэлийг бол мэдээж хуулиасаа танаас зөвшөөрөхгүй учраас бид нар яг энэ жишээ хуульчлагдаагүй эрх мэдэлтэй орно гэж үзсэн. Манай багийн нэг жишээ болохоор рестораны менежер чимэг үйлчлэгчид тамхи татахыг хоригдсан хэсэгт тамхи татахгүй байхыг анхааруулв. Энийг хуульчилсан акт дээр тавьсан байгаа. Яагаад гэвэл ресторан болон олон нийтийн газар тамхи татахгүй гэдэг нь хуульд заасан байдаг болохоор энийг хуульчилсан акт гэж авч үзсэн. Нөгөө жишээ нь болохоор ганхуу кино театрт зэрэгцээ суудалд суусан хоёр охинд холдож суухыг хүсв. Учир нь тэр охид хоорондоо чангаар ирж сад болж байжээ гэсэн байгаа. Энийг хуульчлагдаагүй акт дээр эрх мэдэл дээр авч үзсэн бөгөөд ганхуу нь хоёр охин хуулиар заагаагүй ч гэсэн өөрийн хүссэнээ тулгсан учраас хуульчлагдаагүй гэж авч үзсэн. Хүн анх нь гим нүгэл гэсэн хатуу үзэлтэй тулгсан цэрэг дайны албан хахаас зайл хийсэн учраас шоронд тавьжээ. Энэ нь болонгуудаа одоо хуулиндаа нөгөө нэг дайны үед хүн алах хэвээр хүмүүстэй гэж заасан байдаг. Гэвч үүнийг биелүүлээгүй учраас энэ хүн шоронд суусан. Энэ нь болонгуудаа хуульчлагдсан эрх мэдэл хэмээн бид нарт өгсөн. За дараагийнх нь болонгуудаа үеийнхнээсээ том биетэй эрдэнэ сургуулийнхаа цааны газар дарааллын өмнө байнга дайрдаг. Ийм том биетэй хүмүүс цааны газарт дарааллын өмнөр байнга дайрдаг гэдэг нь болонгуудаа хуулийн заагаагүй. Тиймээс энийг хуульчлагдаагүй эрх мэдэл хэмээн өгсөн. Хуульчлагдсан эрх мэдэлд бид нар бүр тэдрүүлсэн зэвсжил гаргасан иргэн батаг цагдаагийн ажилтнаа дорж торгоогүй. Ягаад энэ хуульчлагдсан дээр наасан бэ гэвэл цагдаагийн албаны ажилчид хур тэдрүүлсэн ямар нэгэн хууль заасан буруу хийсэн зүйлийг ингээд торгох юутай заасан байдаг болохоор тэгээд энэ нэг хуульчлагдсан дээр наасан. Харин шүүгч цэцгээ эргэн санхүүд тэнсэн харгаж ял анхдуулж гэдгийг хуульчлагдсан дээр яад наасан бэ гэхээр одоо энэ шүүгч хүн гин буруу хийсэн хүнд
ял оноогдуулах ёстой байдаг. Энэ нь болохоор хууль дээр заасан байдаг болохоор энэ нэг ингээ хуульчлагдсан эрх мэдэл дээр авсан. Ганаа цолмон тандан найз охиноосоо холгон байхыг сануулж өгөнд нь орохгүй бол яахыг минь хараарай гэж сүрдүүлжээ. Энэ нь хуульчлагдаагүй бөгөөд ямар нэгэн хуулинд заагаагүй тэр хүнийг сүрдүүлсэн байгаа болохоор бид эдийн нүг хуульчлагдаагүй эрх мэдэл гэж авч үзсэн. Хуульчлагдсан эрх мэдэл, хуульчлагдаагүй эрх мэдэл гэдгээ дахиад нэг харъя хэдүүлээ. Эрх мэдлийг ашиглах хууль ёсны эрхтэй байвал хуульчлагдсан эрх мэдэл болж байна, тийм үү? Харин эрх мэдлийг ашиглах хууль ёсны эрхгүй ч гэсэн ашигласан байвал хуульчлагдаагүй эрх мэдэл болж байгааз. За одоо бүгдээрээ жишээ тохиолдол руу анхаарлаа хандуулъя. За хуульчлагдсан эрх мэдэл дээр одоо байх ёстой тохиолдол хуульчлагдаагүй эрх мэдэл дээр наагдсан тийм зүйл байна уу? Та нарын ажигласнаар. Энэ болохоор буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүн бусдад өөрийн одоо хүмүүс зориулсан үед өөрийн эрх гэж байгаа шүү дээ. Гэхдээ бусдад саад болохгүй гэдэг эрх үүрэг дагалдаж ирдэг эрхээ биелүүлж яаж байгаа. Тэгсэн чинь энэ хүн болохоор одоо өөрийнх нь эрхэнд халтсан гэж үзэж болох болохоор шаардлага тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр хуульчлагдсан дээр байх хэрэгтэй гэж байна. За өөр тийм санал байна уу та нарт? За жишээлбэл одоо та сая энийг яагаад хуульчлагдсан эрх мэдэл юм бэ? Яагаад хуульчлагдаагүй эрх мэдэл вэ гэдэг асуултанд хариулахдаа бас зарим зөрүүнүүд гарч ирсэн. Жишээлбэл 2 дугаар агдаар хүн алхах нь нүгэл гэсэн хатуу үзэлтэй лувсан дайны үед цэрэгт алба хаахаас зайлсхийсэн гэж шоронд хорьсон. Тэгэхээр энэ хүнийг хүн алхах нь нүгэл гэж үздэг учраас шоронд хорьсон юм уу? Эсвэл цэрэгт алба хаахаас татгалцсан учраас шоронд хорьсон юм уу? Татгалцсан учраас, тийм үү? Тийм учраас цэрэгт нөгөө ялангуяа дайны үед чинь эх орноо хамгаалахын тулд цэрэгт алба хаах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ хүний тийм учраас шоронд хорьсон гэхээр хуульчлагдсан. Ягаад гэвэл эрх мэдлийг ашиглах хууль ёсны эрх нь энэ тохиолдолд байгаа учраас. Тэгэхээр хүн алхах нь нүгэл гэж үзснээс биш эх орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаах ёстой учраас хуульчлагдсан гэж үзэж штэ. За хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан иргэн гэдэг дээр зөв хийсэн. За энэ бол зөв байсан. За энэ дээр бас нэг зүйл байгаа юм. Нуус тоглоомын газрын эзэн дондог өөрийн үйлчлүүлэгчээсээ өрөө төлөхийг шаардаж төлөхгүй бол хувийн арга хэмжээ аавна гэж сануулсан. Тэгэхээр энийг хуульчлагдсан эрх мэдэл гэж үзэх үү, хуульчлагдаагүй эрх мэдэл гэж үзэх үү? Энд наасан баг болохоор хуульчлагдаагүй эрх мэдэл гэсэн. Яагаад гэхээр нуус тоглоомын газрыг хуулиар хоригдсон учраас гэсэн үндслэл хэлсэн. Тэгвэл энэ боломжийн үндслэл мөн үү? Байж болно, тий? Яагаад гэвэл нуус тоглоомын газар угаасаа байх ёсгүй байхгүй юу? Хуулинд заасан тийм заалт байхгүй юм чинь. Тэгэхээр энэ хүн эндээс өрөө нэгэх нь хуульчлагдаагүй эрх мэдэл мөн үү? Мөн. Сайн бэ. За дараа нь энд ингэсэн гэмт бүлэглэлийн 2 гишүүн үс санан баасан буудан шархтууснаас болж тэрвэр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Энийг хуульчлагдаагүй эрх мэдэл гэж үзсэн. Та нар юу гэж бодож байна? Бусад багийнхан? За яагаад? Хүний буудан шархтуулсан гэж байна шүү дээ. Тэр чинь ямар үйлдэл вэ? Хууль бус гэмт хэрэг. Тайлбарсан багийн гишүүн болохоор гэмт бүлэглэлийг хуулиар зөвшөөрөөгүй учраас энэ хуульчлагдаагүй эрх мэдэл гэж үзэж байгаа байхгүй юу? Харин гэмт хэрэг хийх гэж завдсан эн чинь хүнийг буудаж шархтуулсан гэсэн үндслээрээ эрх мэдлийг ашиглах хууль ёсны эрх байгаа юм биш үү? За тэгэхээр энэ юу гэж гинэ үү? Бас зүгээр гэмт бүлэглэлийн гэдгийг хууль ёсны биш гэж үзсэн гэж хэлсэн болохоос биш энэ бас хуульчлагдаагүй эрх мэдэлд орж байна, тийм үү? Хуульчлагдаагүй эрх мэдэл, хуульчлагдсан эрх мэдэл хоёрын ялгааг мэдэх нь биднэрт яагаад чухал вэ? Тэгэхээр бид нар хуульчлагдсан эрх мэдэл гэдэг нь энийг хэлдэг юм байна. Хуульчлагдаагүй нь энэ юм байна гэдээ ялгааг нь сая ойлгочлоо шүү дээ. Тэгвэл энэ ялгааг таних ач холбогдол нь юу вэ? Ялгаж таних ач холбогдол нь өөрийнхөө одоо эвдлэх эрхийг чөлөөтэй бас нөгөө өөрийнхөө эвдлэх эрхээ эдэлж чадна гэж үзэн. Тэгэхээр өөрийг нь буруу шүүмжилж нөгөө дарамтлаа шаарлаад тэгвэл өөр нь хууль бос нөгөө юу
дарам шахалт үзүүлж ийн гэж өөрийнхөө эрхийг эдлэж өөрийгөө хамгаалах өөдөөс лүг хийх тийм эрх. За сайн байна. За тэгэхээр бид нар хуульчлагдсан болон хуульчлагдаагүй эрх мэдлийн ялгааг таньж мэддэг болсон. Тэгэхээр энэний маань ач холбогдол иргэн хүн ер нь эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, хэн надад ямар учиртай шаардлага тавьж байгаа юм бэ? Ямар зүйлийг тулгаж байгаа юм бэ? Ямар асуудалд би одоо орж хамаарагдаж байгаа юм бэ гэх мэтэн зүйлүүдээ бид нар ялгаж таньдаг болж байгаа юм байна та. А нөгөө талаар нь аваад үзвэл ер нь эрх мэдэл гэдэг чинь бусдыг далайлгсан, бусдыг дарамтлсан ийм үйлдэл бол биш үү? Яагаад тэгэхээр хууль ёсны байжээж сая энэ эрх мэдэл хуульчлагдаж бидний эрхийг хамгаалсан, бидний эрхийг зөрчихгүй байх тийм одоо зүйл болж өгдөг юм байна гэдгийг сая манай сурагчид бас хэлсэн. За одоо та нар болохоор багаараа ярилцаад хуульчлагдсан эрх мэдэл, хуульчлагдаагүй эрх мэдэл хоёрын жишээг саяны тохиолдол жишээнээсээ санаа аваад зохионо. Хоёр жишээ. Хуульчлагдсан дээр 2, хуульчлагдаагүй эрх мэдэл дээр 2. Содон сургуулийн орчинд утас оролцсон тул багш нь түүний утсыг хураад авсан гэсэн жишээ байгаа. Тэгээ ягаад гэвэл боловсролын яамнаас сурагчид сургуулийн орчинд ухаалаг утас барьж болохгүй гэсэн нөгөө тийм тогтоол гаргасан. Тийм учраас багшийн зөв учраас энэ хуульчлагдсан эрх мэдэл. Дараагийн жишээ нь болохоор амина ээж аваасаа хичээлийн хэрэгслийг авч өгөхийг шаардсан. Тэгээ энэ хуульчлагдсан эрх мэдэл ягаад мөн гэвэл эцэг эхчүүд нь хүүхдийнхаа сурч боловсруулахад илүү түлхий зааж түүнийг хүүхдээ дэмжиж өгөх эрхтэй өөртөө байдаг болохоор энэ хуульчлагдсан эрх мэдэл гэж авч үзсэн. Хуульчлагдаагүй эрх мэдэл нь болохоор Батын гудамжинд ярьж яхад хэдэн бүлэг этгээдүүд дээрэмдсэн байдаг. Ягаад хуульчлагдаагүй эрх мэдлээ гэхэлэр хүнийг ингээд дээрэмдэж болохгүй гэсэн хууль байдаг. Тэгэхээр бүр энэ жишээ нь болохоор нэг ёсондоо хууль бус эрх мэдэл гэсэн үг байна. Тэгээ хоёр дахь юу жишээ нь болохоор цэцэг фэйсбүүкээр хүнтэй танилцж түүний танилцсан хүн надтай уулзахыг шаардсан өөртөө нь уулзахыг шаардаад тэгээ уулзахгүй бол хувийн нууцыг чинь задлана гэж сүрдүүлсэн байдаг. Энэ нь болохоор хуульчлагдаагүй эрх мэдэл. Ягаад гэвэл ингээ хүнийг хувийн нууцаар дарамтлах тийм хууль эрх байдгүй. За сургуулийн анх дүү нараасаа идэх юмнасаа заавал өг гэж сүрдүүлсэн. За энэ нь бол ягаад хуульчлагдаагүй ёс вэ гэвэл хүмүүс өөрийнхөө мөнгөөр одоо дуртай зүйлээ авч байхад одоо дээрэм одоо том ахлах сургуулийн анхнаар нь дээрэмдэх нь буруу хуульчлагдаагүй ёс гэсэн. Нэгэн албан газрын ажилтан цалингүй олон сар явсан тул цалингаа авахын төлөө компанийнхаа урд жагсаал хийв. Энэ бол хуульчлагдсан эрх мэдэл. Яг бол өөрийгөө хамгаалж байгаа нэгс хэлбэр учраас хуульчлагдсан эрх мэдэл. Бид нар сая ингээд нөгөө хуульчлагдсан эрх мэдэл, хуульчлагдаагүй эрх мэдэл дээр жишээ гаргасан. Тэгэхээр бүгдээрээ одоо сайн жишээнүүдийг гаргаж чадлаа. Тэгэхээр энэ дээр хуульчлагдсан эрх мэдэл нь хуульчлагдаагүй эрх мэдлээс юугаараа ялгаатай вэ гэдгийг сая жишээн дээр хүүхдүүд дурдж штэ. Бид нар бол нэгд хууль нь заасан байх хэрэгтэй юм байна. Хууль, дүрм, журам, тогтоол, шийдвэр гэсэн ийм эрх зүйн баримт бичгүүдэд заагаад өгсөн, тэнд авч үзсэн байгаа тэр заалтаар эрх мэдлээ хэрэгжүүлэх гэж байвал тэр маань хуульчлагдсан эрх мэдэл болчихж штэ. Энээс бусад тохиолдолд болохоор гол төлөв одоо хүний нөгөө ёс суртахуунтай бие авч явах соёлтой холбоотой учраас хуульчлагдаагүй эрх мэдэл болоод яг хууль дүрм нөгөө эрх зүйн актуудтай заасан заалт байхгүй тохиолдолд хуульчлагдаагүй эрх мэдэл болж байна. Энгийнээр бид нэр одоо өөрснийхээ яг амьдрал дээр заахад тийм үү хөөтөө те тийг чарагч байгаас одоо үндсэн хуулинд гээл түрүүн нэг багийн сурагч маань ярьдаг гэдэг чинь хуулинд заасан байвал тэр хуульчлагдсан эрх мэдэл юм байна. Ойлголтын загварчлал аргын дагуу явагдсан тус дасгал нь хуульчлагдаагүй болон хуульчлагдсан эрх мэдэл гэдгийн ойлголтыг зөв танин мэдэх ялгааг нь ойлгоход тусалж байна. Юуны өмнө эрх мэдэлд хамаарах жишээг өмнө өгөгдсөн ойлголтын тодорхойлолттой жишг замаар аль нь хамаарахыг тогтоож эдгээр хуульчлагдаагүй болон хуульчлагдсан эрх мэдийн зааг ялгааг мэдэж авч байна.
Цаашлаад хуульчлагдаагүй эрх мэдлээс хуульчлагдсан эрх мэдлийг ялгах нь ямар ач холбогдолтой болохыг сурагчид өөрсдөө дүгнэх, тухайн ойлголтуудыг илэрхийлэх зөв жишээ болон буруу жишээ зохиох замаар тус ойлголтуудыг ялгах чадварт суралцж байна. Хуульчлагдаагүй эрх мэдлээс хуульчлагдсан эрх мэдлийг ялгах нь ямар төрлийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг тодорхойлоход ихээхэн тустай байдаг. Үүнийг ялгадаг болоход ойлголтын загварчлалын арга нь хэрхэн үр дүнтэйгээр сургалтыг явуулж байгаа тухай хичээлийн бичлэг багш сурагчдын ярианаас та харж байгаа үзье. Нийгмийн ухаан, иргэний боловсрол, ер нь аль ч хичээл нь суралцагчдыг ойлголтуудыг нэг утгатайгаар тодорхойлж мэддэг, бусад ижил төрлийн ойлголтоос ялгаж чаддаг болоход ихээхэн анхаардаг тул энэхүү зорилтонд хүрэхэд тус аргачлал нь ихээхэн ач холбогдолтой байна гэдгийг харуулж байна. Ойлголтын загварчлал аргын хүрээнд нэгдүгээрт нь тухайн ойлголтын тодорхойлтыг өгч уншуулна. Жишээлбэл хуульчлагдсан эрх мэдэл, хуульчлагдаагүй эрх мэдэл, хуваарлтын шударга ёс, зас залруулахын шударга ёс, хянан шийдвэрлэхүн шударга ёс зэрэг ойлголтуудын тодорхойлтуудыг өгч ажиллуулна. Хоёрдугаар алхмын хүрээнд тухайн ойлголтын утгыг илэрхийлж чадах жишээ, мөн ойлголтын утгыг илэрхийлж чадахгүй жишээ өгч уншуулад энэ жишээ яагаад тус ойлголтын жишээ болж байгаа вэ? Энэ жишээ нь яагаад тус ойлголтын жишээ болж чадахгүй байгаа вэ гэдэг талаар сурагчдаар ажиллаулдаг. Энэ талаар хичээлийн үйл явцаас та бүхэн хараарай. Үүнийхээ дараагаар тухайн ойлголтын үндсэн шинжийг танилцуулна. Дөрөвдүгээр алхмын хүрээнд дахин тухайн ойлголтыг илэрхийлэх олон янзын эргэлзээ төрүүлэх үс жишээнүүдийг өгөөд яагаад энэ жишээ нь тухайн ойлголтын утгыг бүрэн дүрэн илэрхийлж байгаа, яагаад энэ жишээ нь тухайн ойлголтын утгыг илэрхийлж чадахгүй байгаа талаар ярилцдаг. Тус аргачлалын дагуу явагдах сургалтын төгсгөлд сурагчдаар тус ойлголтын тодорхойлтыг бүрэн илэрхийлж чадах жишээ, илэрхийлж үл чадах жишээ зохиолгох замаар дахин маттгал хийдэг. Энэ эдгээр алхмуудыг хэрэгжүүлснийхээ үр дүнд ойлголтуудын тодорхойлтын талаар бүхий сурагчид идэвхтэйгээр оролцсны үр дүнд нэгэн утгатайгаар ойлгох бололцоотой болгож байгаагаараа давуу талтай байдаг. Ингээд нэрээ сургуулийн дүрм заасансан жижигүр багш хоцорсон сурагчдыг хичээлд оруулахгүй байхад хуульчлагдсан юм уу, хуульчлагдаагүй юм уу? Үүнийг хэрхэн эхэлж болохоо хүмүүдээ сургуулийн дүрмийн өтгөхтэйгоод сурагч бид нар оролцож болох болов. Бидэнд юу ийм их байгаа болов.